Дархуул аймагт энэ онд шинээр нээгдсэн Амуумол худалдааны төв нь худалдаа үйлчлэгний болон бусад чиглэлийн түрээсэн үйл ажиллагаа эрхэлдэг. Өнөөдрийн байдлаар 70 орчим түрээслэгч уг худалдааны төвд үйл ажиллагаа явуулж эхлэн дарханчуудын очих дуртай нэгэн шинэлэг үйлчлэгээний төв болжээ. Ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж хувь хүмүүс худалдаа хийх бүрдээ ий баримт олгохоор хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ нэг талаасаа иргэдийг ий баримтаар дамжуулан авч байгаа буцаан олголт мөн суглаанд оролцох эрхийг тухай хүнд заавал үүсгэж өгөх, худалдан авагч аж ахуйн нэгжид зарлагын баримтыг нь баталгаажуулж өгөх нөгөө талаасаа орлого ашигаа зөв тооцох татвараа шударгаар төлөхөд дөхөн болдог олон давуу талтай. Аймгийн татварын хилцээс тус төвд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж иргэдийн худалдаанд зориулан иргэдэд ий баримт олох үйл явцыг хялбаршуулсан байдлаар хүргэдэг. Ий баримтын наалтуудыг бүх түрээслэгч нарын худалдаа үйлчлэгийн эзэгт нааж байршуулан зөвлөгөө зөвлөмж өглөө. Ий баримт ингээд бид нар ингэж уншуулахаар ий баримт үсгэж гаж энэ дээрээ дараад хэдэн төрлийн юм асуумдаа 500 төгрөгөд тест хийж авч ингэж яваад баримт авах гэж дарахаар баримт үсгэж одоо буруу ойлголоо засварлан зөв болоод энийг баримт үсгэж дарна. Таажуулалтаа болохоор яах вэ гэхээр нөргөө ороод татвар гэсэн зэс баг. Татвар руу л орчих юм тий. Тий, татвар яг энэ зэс дээр орж ирдэг байхгүй. Ингээд дахаар энд гараад ирж байгаа. За тэгмээ гол одоо чиний энэ татвар гэсэн зэс байгаа шүү дээ. Тий. Энэ татвар гэсэн зэсэн дээр миний нөгөө дүнсээ 5 сарын 5-ны баталгаа 12,000 төгрөг баталгаажуулав. Тийм ээ. Одоо чи энийг яах вэ гэхээр энэ дээрээ дараад баталгаажуулахад дарангуй чи надад худалдаа авалт хийсэн гэсэн. Одоо чи зүгээр жишээ авах болохоор туслахад арчин тийм ээ. За энэ бол чиний өөрийн чинь борлуулалт байна тийм үү? Тийм энийг баталгаажуулах. Нөгөө баталгаажуулах. Амжилттай баталгаажлаа гэдэг. Нөгөө хүн сулаанад ортолцсон. За. Нийт татварлагчтай татварлагчтай өдрийн мэндийг хүргэе. Дархуул аймгийн татвар хэлтсийн хамт олон маань энэ одоо шинээр ажлын байр 69 аж ахуйн нэгжийн иргэдийн ажлын байр бэлтгэсэн Амуумол дэлгүүр дээр өнөөдөр ажиллаж одоо иргэдтэй ий баримт олох QR кодыг нааж ажиллаа. Ийм учраас та бүхэн маань одоо худалдаа авагч та бүхэн бүгд Амуумол их тгүүрээр өөрчлөлттэй QR код оншуулж ий баримтаа авч хэвшээрэй. Амуумол худалдааны төвөнд дарханд хамгийн сүүлд ашиглалтанд ороод байгаа доглог үйлчлэгээний байгууллага юм. Нэг давхурт нь гоо сайхан цэцгийн худалдаа, эмийн сан мөн 24 цагийн дэлгүүр, харин 2 дугаар давхрыг брендийн дэлгүүрээр төрөлжүүлэхээр зорж байгаа юм байна. 3 болон 4 дугаар давхурт эрэгтэй эмэгтэй бэлэн хувцасны худалдаа эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг бол 5 дугаар давхурт хүүхдийн төрөлцсөн худалдаа үйлчлэгээг бий болгожээ. Харин 6 дугаар давхурт Амуумолын өөрийн офис байрладаг бөгөөд түүнтэй зэрэгцэн гоо сайхны үйлчлэгээ эрхлэгчид ажиллаж байна. Амуумол төвийн түрээслэгч бүр ий баримт олгох боломжтой болсон харин худалдан авалт хийж байгаа үйлчлүүлэгч та ий баримт авахаа мартуузай.